Монгол улсад уур амьсгалын эрсдлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, илүү цэвэр найдвартай эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл боломжийг бий болгохыг зорж байгаа гэдгийг Койкагийн Монгол дахь суурин төлөөлөгч Жүү Хэйнан тоцтолоо. Үүнээс гадна бүгд найрамдах Солонгос улстай харилцаагаа өргөжүүлэхийн тулд засаглалын тогтвортой итгэлтэй байдал нэн чухал гэдгийг бүс нутаг судлаач Батжаагаал онцолж байна. За тусгай хөтөлбөрийн гол зочдын байр суурийг туудахгүй хүлээн авна уу. Хоёр улсын хамтын ажиллагаанаас гадна улс төрийн орчинд ямар гадаад бодлого баримтлах хэрэгтэй талаар бүс нутаг судлаач Батжаагаалын байр суурийг үргэлжлүүлэн хүргэж байна. Бүгд найрамдах Солонгос улсын талаас бас Монгол улсыг зүүн хойд Азийн бүс нутгийн бодлогод ямар байр суурьтай улс гэж ер нь одоогийн байдлаар харж байгаа бол Монгол зөвхөн бас найрсаг түншөө эсвэл стратеги ач холбогдол нь нэмэгдэж байгаа улс гэж харж байгаа л юм. Маш чухал нэмэгдэж байгаа шүү дээ. Гол нь бид нар юу вэ гэхээр би төр засгийнхаа бодлогыг манай гадаад бодлогыг бол би буруу шааж байгаа юм биш. Тэгтээ бол маш хойрогоос гадна бид нар жоохон зарцсан дээрээс нь хүний зааж өгснөөр яриад идэг нэг юм тал надад ажиглагдтыг. Энэ бол яг цэвэр миний бодол. Ягаад гэвэл энэ ИЖМ-ийн ерөнхийлөгч хурж хийж байгаа хамгийн том санаа нь зүгээр шудраг хэлэх юм бол Солонгосын хойг дээр байж байгаа цөмийн асуудлыг цөмийн асуудалтай та нар ямар байр суурьтай байх юм бэ? Бүгд найрамдах арчлан Солонгос ард улсын талаар та нар ямар байр суурьтай байх юм? Цөмийн комих асуудал дээр та нар ямар байр суурьтай байх юм? Хэдийгээр та нар төвийг баримтлах юм үзэл баримтлалыг ярьж байгаа ч гэсэн цөмөөс ангид гэж ярьж байгаа ч гэсэн энэ манай хойдлын айлтад та нар яг хойдлын айлын талаар та нар ямар байр суурьаа илэрхийлэх юм гэж байгаа байхгүй юу? Энийг бид нар ерөнхийдөө бол бараг нэг тулгах маягийн бас нэг жоохон гуйх маягийн бидэртэй хамтран мэдээлэл хийгээд өгөөч. Хойдлын цөмийн асуудал дээр бид нар эсрэг байр суурьтай байна гэдгийг хэлээд өгөөч гэдэг яг ийм хань татах гэсэн бас яг үдэ дэлхийн нийтэд болох төр чинь олон улсын ив хамт одоо нэг үндэсний байгууллага төр чинь ер нь бүхий л ийм салбар дээр манай талд орооч гэдэг нэг ийм шаардлага хүсэлт шаардлага тийм ээ хүсэлт гэвэл хүсэлт бас нэг хань татгсан иймэрхүү ийм ажлуудыг механик ажлуудыг хийх байх гэж бодож байна. Эдгээр энийг л сонсох гэж энийг л биднээс мөнгө унгаах гэж л ирж байгаа. Өөр нарийн энд юм бол байхгүй. Эдийн засаг бол яг хоорондоо хамтдаа хөгжиж л байна шүү дээ. Аялал жуулчлал болж байна, худалдаа нь болж л байна. Хоёр орны иргэд хоорондоо зорчиж л байна тийм ээ. Нийгмийн эрүүл мэндийн ангаах одоо юу гэдэг боловсрол баталгаажуул бүхэл юм явж ил байна. За илүү өргөн зургаар нь харах юм бол Америк нэгдсэн улс болон Хятадын өрсөлдөөн, Орос Украины дайн Солонгосын үүсгэж байгаа хурцмал байдал зэрэг хүчин зүйлс бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улсын хувьд ямар эрсдэл бас боломжийг үүсгэж байгаа гэж та судлаачны зүгээс харж байна. Эрсдэл боломж гэхээсээ илүү яг энэ хүчний том бодлогууд дээр бол энэ хоёр хөрш маань болон ингээл бусад айлууд бол хоорондоо хүчтэй уулзсан шүү дээ. Эзэн засаг ч гэсэн том цэрэг армийн хувьд ч гэсэн шинжлэх ухааны технологи өндөр хөгжсөн үнэхээр том улсууд. Бид нар юу гэхээр энэ дунд шудраг хэлэхэд бидний хүч жоохон муу л байна л да. Гэхдээ бид нар айл талд нь зөв зогсох хэрэгтэй. Бид нар өөрсдөө үгээ бас зөв сайн цэгнэх хэрэгтэй болчиход байгаа. За жишээлбэл хараа л да. Сая болсон энэ Ши Жинпиний Пхеньянгт хийсэн айлчлалаар яаж ийн Төмөн голын эрхээс нь ахуулаад адаг хүртэл зүүн тэнгис рүү гарах одоо тийм ээ Хятадын батлан хамгаалах бодлого тэнд байж байгаа тэр бүс нутагт өөрийнхөө одоо бас тийм ээ нөлөөллийг тогтоох гэсэн орлогууд ингээл яригдал яваад байна шүү дээ. Тэгэх юм бол яаж ийн Төмөн голоор цаашаага ингээд зүүн тэнгис рүү гарах юм бол Японы яг энэ тархин дээрээс нь тийм ээ одоо баруун хойд бүсээс нь ч юм уу бас цэрэг дайны үйл ажиллагаа, сургуулийн тэр янз бүрийн юмсуудыг явуулах ийм боломжуудыг бүрдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дотор би яг энэ одоо уур амьсгалд болох тэр монголчууд бид нар яаж ухаалгаар оролцох вэ гэдгээ бас сайн бодгол хэрэгтэй байна. За үнэхээр боломж гарах юм бол энэ чи хамтарсан сургууль бүх талын энэ хамтын ажиллагаан дээр аюулгүй байдлын салбар дээр бид нар өөрсдөө одоо өөрийн болгож болох ямар боломжууд байна тийм ээ. Тэр болгоныг нэг үчлэн алдахгүйгээр өөрийн болгож бас илүү сайн идэвхтэй сайн оролцох хэрэгтэй болов уу гэж би бодоод идэв шүү дээ.
Хоёр улсын харилцааг магадгүй дараагийн түвшинд гаргаад улс төрийн ямар чиглэл шийдвэр гаргах ёстой гэж та ер нь харж байна. Хөрөнгө оруулалт гэдэг юм уу, виз гэдэг юм уу, хөдөлмөрийн чиглэлээр гэдэг юм уу? Бид нар өөрсдөө юу гэхээр хөрөнгө оруулалт манай өөрийн төр өөрөө айгүй гоё доктортой байх хэрэгтэй байхгүй. Үнэнч байх хэрэгтэй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгээ бүх юм дээр нээлттэй байх хэрэгтэй. Нөгөө олон дарамтууд янз бүрийн юмнуудыг бол айгүй тийм ээ бүгднгийн сайхан ингээд тайлж өгөөд үнэхээр таатай очингл бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хинч байсан бид нартэй бизнес хий, хинч байсан бид нартэй хөрөнгө оруулъя гэж ороод ирнэ шүү дээ. Манайх бол таатай орчин байхгүй. За өнөөдөр цаг гаргаж үргэлжлүүлж ялцсан тань маш их баярлалаа. Маш их баярлалаа.